За барилгын салбар өргөжин тэлж өдгөө 43 мянган хүн энэ салбарт ажиллаж амьдралаа залгуулж байна. Эдгээр барилгачдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх явдал чухал. Нэг үе бодвол гадны ажиллах хүчээр барилгаа орон сууцаа бариулдаг байсан үе ард хоцорч монголчууд өөрсдийн гараар барилгаа барьчихдаг чадамж нэмэгдэжээ. Мөн барилгын түүхийд буюу материалын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж ирэх жил цементийн хэрэгцээг дотооддоо 100% хангаж зогсохгүй гадагшаа экспортлох боломж бүрдэж эхлэх юм байна. Хямралын зарим нэгэн шинж тэмдэг илэрснээс болж одоо барилгын салбарын бүтээн байгуулалт ерөнхийдөө буурсан. Гэхдээ бол барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр олон үйлдвэрлэл ашиглалтанд орсон. Манай барилгачид бас төр засгийн өмнө хүлээс үүргээ биелүүлж төвлөрсөн хөрөнгө оруулалтаар олон 10 барилга барьсан. Барилгуудаа ашиглалтанд өгсөн амжилтаар өнөөдөр барилгачдын баярыг ухтаж байна. Ер нь цаашдаа ч гэсэн одоо энэ бүтээн байгуулалтын эрч хүчийг сааруулахгүйгээр ирэх жил болох 90 жилийн ог нэлээд өндөр бүтээлийн амжилтаар ухтах тийм итгэлийг манай барилгачид өвөрлөд өнөөдөр баяраа тэмдэглэж байна. Барилгын салбарынханд тулгамдсан асуудлын тухай төр бариулсан барилгынхаа мөнгийг өгөхгүй байгаа нь барилгын компаниудыг хүнд байдалд оруулдаг байна. Мөн 20 мянган айлын орон сууц эзнээ хүлээсэн байдалтай борлуулалт 60% буурсан байдал нь энэ салбарын эдийн засгийн эргэлтийг гацаанд оруулж үүнийгээ дагаад барилгын салбарт ажиллагчдын цалин тэтгэвэр нийгмийн хамгааллын асуудал орхигдсон байдал байсаар байгаа. Энэ бүх асуудлыг ирэх жил шийдэх зорилтыг энэ салбарын өмнө тавьжээ. Гэхдээ амжилт хүснэ гэдэг төр зүгээр нэг ингээд юу гэдэг баяр хүргээд хүмүүсийг хөөргөө зогсох биш гаргасан шийдвэрүүд хэрэгжээд явж явах хэвээр энэ барилгын салбарынханда ер нь бол төрийн зүгээс аль болох дэмжиж өгөөд аль болох баг саад болдог л байх хэвээр. Тэгэхээр энэ чиглэлээр төрд бол хийх юм маш их байгаа. Мөн нийгэмд барилгын салбарын талаар сөрөг ойлголт байгаа нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын хяналт хэрэгжилт. Энэ асуудал барилгын салбарыг харлуулж харагдуулдаг байдлыг өөрчлөх хэрэгтэй гэдгийг гавьяат барилгачаа онцолж байна. Хэрвээ хуулийн хэрэгжилт анхаарал болгоомжийг сахиулаад ирвэл энэ салбарын хөгжил улам хурдцтай хөгжих боломжтой байна. Үүндээ бол барилгын салбар бол үнэхээр бас нарийн техник технологитой одоо аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн ийм норм дүрмдийг дэг журмыг бол барилгын талбайд барилгын ажлын бүх үе шатанд нарийн үрдж ажиллах ийм дүрм журмтай. Энэ дүрм журм бол одоо барилгын ажлын үе шат болгоно төдийлөн сайн хянаж дотоодын болоо төлөвлөгийн хянаж чалгалтын доор чанартаа сайн гүйцэтгэж чадахгүй байна уу да гэдэг ийм одоо зүйл байгаа. Монгол барилгачдын гараар боссон барилгууд нийслэл цөөнгүй. Тухайлбал 40-50 мянгад мөн төрийн ордон хорооллууд гээд эртний түүх агуулсан барилгуудыг ирэх 90 жилийн ойгоор олон нийтэд сурталчлах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Энэ жилийн үед барилгын салбарынхан 46 мянган айлын орон сууц ашиглалтанд оруулжээ. Цаашид барилгын үнийг бууруулж зорилттой зах зээл рүү хөгжүүлэх шаардлага байна.